Сайн байцгаана уу? Зүсэм кино байна. Өнөөдөр та бүхэнд Virgin Mountain хэмээх гайхалтай киног хүрэхэд бэлэн болсон. Цасан шуурганы үеэр нэгэн бүсгүйг машиндаа суулгаж дөхүүлж өгснөөр бүрэг ичимхий зожиг ирийн амьдрал хэхэн оронгороо эргэж байгааг эндээс хараарай. Кино эхлэхэд гол дүр босох нисэх онгоцны буудалд ачаа зөөгчөр ажилдаг Фүси гих залууг харуулсан. Тэрээр бетон тасбаа дээгүүр ачааны тэрэг чирэн явах бөгөөд зөвхөн хүмүүсийн чемоданыг бус өнгөрсөн он жилүүдийнхээ гунигт ачааг давхарч хэрж явах шиг харагдана. Дараагийн хэсэгт тэрээр оройн хоолсондоо сүйтэй шоколадтай үрлийг амтрхан идэж сууна. Энэ үед нь ээж нь түүний маргаашийн ажилд зориулсан сэндвич бэлтгэж өгнө. Маргааш нь дахиад л өнөөх ачаа ачдаг буузгадаг нэгэн хэвийн өдөр үргэлжлэнэ. Чөлөөт цагаараа Фүси жинхэнэ нийгмээс тусгаардагц хүний ёсоор ширээний байлдаантай тоглоом тоглож түүхийн сурах бичгийн дагуу танкны цуваг өрдөг байв. Дараагийн хэсэгт гол дүр маань тоглоомын дэлгүүрээс цоо шин удирдлагатай машин худалдаж аваад гэрлүүгээ явна. Замдаа хөршийнхөө охинтой таарах бөгөөд охин хэнд тоглоом авч байгаа юм бэ гэж асуугаад Фүсид хариулах үг осбсонгүй. Гэвтээ ортол ээж нь нэгэн эрэгтэй хамт байхтай таарна. Илүү эвгүй байдалд орохын тулд тэрээр машиныхаа хурдыг шалгахаар цастаг удамжинд буцаж гарна. Энэ үед нь дахиад л өнөөх хөршийн охинтой таардаг. Рош гэх нэртэй ээжийнх нь амраг явсныг мэдээд тэр гистэй буцаж орно. Оройн ээж нь найзынхаа үсийг янзлах хооронд Фүси Мордор гэх найз руу очиж дайнтай тоглоомоо тоглосно. Мордорын хүүдэдэнтэй тоглохыг хүссэн ч эцэг нь энэ бол хүүхдийн тоглоом биш гэд зөвшөөрдөггүй. Ирчүүд үүний дараа тамхиж сүүлийн үеийн сонь сайхныг хуучлана. Ялангуяа Фүси ээжигээ гартаж барьсан талаар ярилцсан. Яриа дамжсаар хүний шоконд орсон дурсамжийг устгадаг хосчны талаар ч хөндөгдөнө. Маргааш өглөө Фүсийг гадаах цасаа цэвэрлэж байгаад ээжийнх нь найз өвөө Рофл түүний тоглоомын ширээний эргэн тойронд эргэлдэж асуухгүйгээр дүрснүүдийг нь барьж байгааг харна. Тэр дотог шорч өвгөнг ахин тэхгүй байхыг хүсээд хуунцар армийнхаа байлдааны жигүүрийг засаж тавина. Хариуд нь өнөөхөр түүнд өнгөрсөн үеийн тулааныг сэргээж тоглохоос илүү бодит амьдралдаа анхаар сандуулахыг зөвлөд интернетээс найз охин олохыг санал болгоно. Ажил дээр нь хамт олсон нь Фүсигээр тухуурхаж ардуур нь муусна. Тэд түүнээс хувийн амьдралын талаар асуухаар чихвчийг нь бусааж авахд Фүси жаахан хөөсөн босоод залхуураад шууд л эргээд яваад өгнө. Уурсан дээрлэгчэд чихвчийг нь нуруур нь шидэж ахив. Дараагийн хэсэгт залуу маань кафед орж байнга иддэг хоолоо захиасан. Зөвгч түүнийд ганцаараа гэдгийг мэдэх тул хоёр дахь хүний хэрэгслийг шууд л хураан авна. Орой хоолны дараа Фүси голын иргэдэр машиндаа суув. Радиогийн хөтлөгч найзаасаа захиалсан хүнд рок хөгжмөө сонсно. Фүсигийн туршийн өдөр болж шинэ хойд эцэг нь түүнд ковбой малгай бүжгийн дугуйсангийн эхийн бичиг бэлэглэн. Ингэснээр түүнийг хөдөлгөөнд орж шинэ хүмүүстэй танилцсан гэж найджээ. Ажил дээр нь дарган түүнийг дуудаж хамт олон нь түүнийг дээрлэхдэг эсхийг асууна. Тэд залууд ихт дургүй ханддагч Фүсийг энийгч матсангүй. Гэхдээ харин замдаа шатан дээрээ хөршийн охинтой таарна. Охин түлхүүрээ арцсан тул гэртээ орж чадахгүй байлаа. Фүси түүнийг гэртээ урьж хоолсон. Охин сүү бясуу идснийхээ дараа аавыгаа эртэл түүний цогцолгын баримлуу дуусан тоглоомоор тогсож унжина. Оройн ээж Рофс хоёр Фүсийг явах дургүй байсан ч шахуулсан байж түүнийд бүжгийн дугуйсан руу явуулсан. Заасанд очиод бусад хүмүүс хэрхэн хөгжилдөж байгааг харснаа Фүси эргээд л гараад явчихна. Тэр гадаа машиндаа сууж радио сонсож утсаар ярьж цаг нөхцөх ба гадаа зөөлөн засаж шуурна. Бүжгийн цаг дуусахыг хүлээж байтал хамгийн сүүлд нэгэн бүсгүй ганцаараа гарчиж байгааг харна. Сион гих тэр бүсгүй цасан дундуур засуугийн машин руу дөхөж ирээд гэртээ хургуулж босох эсхийг залуугаас асуулаа. Замдаа тэр Фүситэй ярилцахыг орждох боловч нийгмийн харилцаанд орж дадаагүй ичимхий залуу маань шал хүндлэн зүйлс хариулна. Тэрээр өөрөө ч бас бүжигт орох ёстой байсан ч зориглож чадаагүйгээ хэлнэ. Бүсгүй түүнийг дараагийн хичээлд хамт явахыг уурхад тэр эв хавгүйхэн зөвшөөрөв. Өдөр нь Фүси Мордортой танкны загваруудын талаар ярилцаж байтал Рош Фирж бүжгийн хичээл хэрэг байсныг асууна. Хөгшин эр түүнийг юу сурснаа харуулахыг хүсэхэд Фүси утгагүй хачин хариултууд хэлэхэд түүнийг ямар ч бүжигт яваагүйг тэд ойлгов. Хүнд ажлын өдрийн дараа хамт олсон нь дахиад түүнийг дээрлэж хүчээр усанд оруулахаар шүршүрлүү чирч оруулсан. Фүси тоглоомынхаа дүрсийг бодож судлах хөршин охин хаалга хонготно. Тэд саяхан нүүж ирсэн тул охинд өөр найз байсангүй. Тиймээс түүнийг гэртээ тоглохыг урлаа. Фүси эхлээд татгалцсан ч сүүлдээ зөвшөөрнө. Охин түүнээс яагаад эхнэргүй байдгийг шалгана. Охин түүнийг зүгээр л ичимхий гэж боддогч аав нь харин юмтай амтан гэж нэрлэдгийг хүүхдийн гин цайрхан зангаараа Фүсид хэлж орхино. Орой бүжигт явахдаа Фүси ээжийнхээ Франц амттан хийхэд хэрэгтэй халаагуурыг ажил дээрээсээ авчирч өгөхөөр хамсна.
Эхний хичээл дээр Фүси багшийн заасан хөдөлгөөнийг маш хичээнгүйлэн давтахаас гадна Сён руу нүд салгасгүй ширтэн. Хичээлийн дараа тэд хамтдаа салхилна. Фүси бүсгүйг баасан гарыг бүр очдог дувтай кафе руугаа дагуулж явлаа. Дараа нь тэд эрэг дээрх залуугийн дуртай газарт очоод Фүси найз хөтлөгчөөрөө дамжуулсан бүсгүйн дуртай дууг радиогоор захиаж тавиулах ба машинаасаа гарч утсаар ичимхийжин ярина. Дуу бүсгүйд маш ихээр таалагдах бөгөөд Фүси усан бүр ичингүүрэн суун. Эцэст нь Сён түүнийг гэртээ цай уухыг уурхад тэр би цай уудаггүйгийн шалтгаанаар татгалзаж орхидог. Гэвч бүсгүйг буузгаад хөдлөхдөө Фүси өөрийнхөө хэр тэнэг байсныг ухаарч буцаж очоод сүү ууж осох уу гэд хаалгыг нь хоогтно. Нэг хэвийн энгийн ярианы үеэр бүсгүй түүнээс хаана ажилгийг нь асууж өөрөө аялах туфтайгаа ярина. Найрсаг яриаг өргөжлүүлж чадахгүй Фүси ганц нэгэн үгээр хариулахч гэртээ харих замдаа нүүр дүрэн инээмсэглэлээр буцсан юм. Ажлаасаа амлсан халаагуураа авчирсны дараа Фүси галт тухайд ээжийнхээ найзын хийсэн Франц амттан халааж өгнө. Эмэгтэйчүүд түүнийг оройтож ирснийг гайхаж болзоонд явсан байх гэж таамаглана. Ажил дээр нь түүнийг дээр сэтг байсан нэг залуу машиныг нь үзэж өгөхийг гуйна. Фүси капотыг нь нээж үзэж байх хооронд тэр шүршүүр болсон явдалд уучлалтгүйгээд хагасан өдөр босох үдшилтэд түүнийг орно. Мэдээж дарга нь тэднээс янз бүрийн асуулт асуусанд айсандаа л ингэж байгаа нь ойлгомжтой байв. Хобби нэгт найз Мордер дээр очиход Фүси саяхан болсон болзооныхаа талаар хуучирна. Гэвч Мордер түүнийг аажгаж болзооны үе бол эрчүүдийн хувьд хамгийн амар үе. Учир нь эмэгтэй хүнийг үргэлж ямар нэгэн зүйлээр гайхшруулах хэрэг гардаг гэж хэлнэ. Энэ үг Фүсигийн санаанаас гарсангүй. Бүсгүйг аялах дуртайг мэддэг тус дулаан нарлаг газар руу нисэхээр аялын компани руу явна. Дараа нь тэр Сёны ажилдаг цэцгийн дэлгүүрт оцсонч тэр аль хэдийн ажилласаа гарсан байв. Фүси түүнийг гэрийнх нь гадаа хүлээж байтал бүсгүй хогийн тэрнээс буугаад ирнэ. Тэр хаалгыг нь хонхтож ярилцахыг хүссэн ч бүсгүй худлаа хийсэн нь баригдсанд бантаад уугтайгаар хаалгаас авч хаав. Залуу дахин хонхт орж түүнд бүсгүйн хаана ажиллах нь огт хамаагүй гэдгийг хэлэхэд тэдний дундх мүс хайжна. Ингээд Фүси түүнийг Египт руу аялахыг уурна. Бүсгүй нэг өрөө захиас нь хоёр тусдаа өрөө юу гэж лавлаж тэдний дунд юу ч байхгүй гэдгийг эртхэн ойлгуулсан. Бэмб гарагт тэр ажлынхантайгаа уулзаж эхлээд пейнтбол тоглоцгоно. Дараа нь тэд нэгнийдээ очиж ууцав. Удалгүй тэдний дуудсан тайчгч бүсгүй ирж үзүүлбэр үзүүлнэ. Үүний дараа залуус тайчгч бүсгүйд мөнгө төлж Фүситэй унтуулахыг оролдох боловч залуу татгалзаж бошуу тэндээс явахыг хүснэ. Бусд нь түүнийг унтлахын өрөөрөөгөө хүчээр чирж оруулсан хувцсыг нь тайжхыг оролдоход тэр эсэргүүцэв. Жингийн илүүгээ ашиглан Фүси дээрлэгчдийг хөнгөн шидэж хамгийн их үүдсэн залууг нүүрлүүн дэсээд гарч явна. Маргааш өглөө нь шавтсан тэрээр ээжрээ ажил руугаа яриуч чөлөө ахуусав. Цэвэр агаарт гахаар алхаж байтал хөршийн охинтой таарч охин залууг тоглохыг буйна. Фүси машин ямаж далайн эрэг явах гэж байгаа хэлэхэд охин дагаж явна гэж шалсна. Гэвч Скандинавын Эрстис байгалийн гоо үзэсгэлэнг охин өвнөлж чадшгүй бошоохон гэрлүүгээ харахыг хүснэ. Харин тэнд охиныхоо төлөө санаа зовсон эцэг нь цагдаа дуудчихсан хүлээж байв. Тэр Фүсийг шууд гаж донтон гэж дуудаад охин руу дахиж ойртохгүй байхыг хатуу анхааруулсан. Цагдаа нар Фүсийг хэгцээр авчирч байцаалт аваад туршлагатай цагдаа түүнээс охинтой яг юугаар тоглодог байсныг нь наривчлан асууна. Ямар ч гэмтрийг нь шинжгүй муу санаа агуулзаагүйг нь ойлгосон цагдаа сайхан сэтгэлд бүдүү эрийг суллаж явуулсан юм. Оройн Фүси хослоо өмсөд бүжигтэй явна. Тэр Сёныг хайсан боловч бүсгүй ирсэнгүй. Хичээлийн дараа тэр бүсгүйн гэрийнхэн гадаа очсон ч дотогш орж зүрхсэлгүй машинаасаа ажиглан суун. Маргааш нь Фүси гадаа удирдлагатай машинаараа тоглож байхад хүүхдүүд ирж тоглохыг гуйхад нэг хүүд жозоотхыг зөвшөөрнө. Гэвч хүүгийн ээж хүүхдээ педофил хэрэгт буруутгагдсан бүдүүн эрийн хажууд байгааг харамгацаа шууд дуудаж оруулна. Сэтгэл санаа нь тавгүйцсэн Фүси Сёны гэрт буцаж очоод цонхыг нь хаглан дотош орно. Гэрт нь маш их хог новш хөвлөрөх ба бүсгүй шүүгэндээ сууж байлаа. Ярьцах гэсэн боломж бүсгүй түүнийг яваад өгөөч гэж гуйна. Баатар маань явах гэсэн ч муурн өрөлтөөр дугахыг сонсоод үлдэхэр шийднэ. Амтныг нь хоолсны дараа Фүси буудан дээр муурыг нь тэврээд зурагт үзэж хононо. Өглөө нь сэрээд засуу өглөөний цай бэлтгэж сүүвэнийх нь гадаа үлдээн. Гэрийг нь цэвэрлээд явх үед эмэгтэй түүний бэлдсэн цайг огт хөндөөгүй байлаа. Тэр ажил дээр очиж хэд хоногийн чөлөө аваад дараа нь Сёны гэрт очиж хагалсан цонхыг нь сольж өгөв. Фүси бүсгүйн гэрт үлдэж хоолны жор харан хоос хийж түүнтэй ярилцахыг хичээнэ. Бүсгүй ажиллаа тасалсантаа санаа зовж халагдах байх хэмээн айж байсанд Фүси ховын цэг дээр очиж дарыг нь гуйм түүний оронд ажиллахыг санал болгоно. Залуу бүсгүйн ажлыг хийж дуусгаад асар том цэцгийн баглаа авч эмэгтэйн гэрт ирлээ. Фүси боломжтойгоор хаалгыг онгойлгож өөрийгөө өрөвдөн ойлж суух бүсгүйг тэрвэн босгож бүх зүйл сайхан болсон хэмээн тайвшруулсан.
Фүси Сёнийг усанд оруулж ямар нэгэн зүйл идүүлэхийг хичээн орондоо ороход нь хүнжлөөр хуучиж халамжлана. Үүний дараа кадр солигдож залуу бүсгүн оронд хогийн цэг дээр хог ялгаж байгааг үзүүлнэ. Бусад ажилчид түүнийг хачин харсаар харагч дээрлэхийн оронд ажлын дараа пабд сууж хүйс бөмбөг үзхийг орно. Гэртээ ирэл ээж нь бас бунгэлсэн байв. Хайхтай өвөн түүнийг хаяжээ. Ээж нь хүүгээ депрессд орсон хогчин эмэгтэйг биш, илүү дээр эмэгтэйтэй байх ёстой хэмээн ойлгооч бүсгүйтэй харилцаагаа таслахыг ятгахна. Маргааш нь залуу Сён дээр очиход бүсгүй хөгжим тавьчихсан засвар хийж байхдаа таарна. Фүси нэг юм сэргсэн найзыгаа дагуулж кафе ороод хотоор зугааж байхдаа тэд Сёны цэцгийн дэлгүүр нээхээр сонирхож байсан хуучин нарийн бовны газрын гадаа ир зогсно. Хогийн зэг дээрх сүүлчийн ээлжинхээ дараа Фүси шинэ хамт олонтойгоо ууж суух ба тэд түүгээр тоглоом хийхч ямар ч хорон санаагүй байлаа. Залуу нь оройс Сён руу буцаж ирэхэд бүсгүй шууд түүн рүү үсэрч тэврээд орлууч ирнэ. Маргааш өглөө нь Фүси бүсгүйтэй нэг орон сэрлээ. Тэд бүжгийн дугуйландаа буцаж очих ба анх удаа тэр хостел биш илүү тохиромжтой хувцас бүр ковбой малгай хүртэл өмссөн байв. Сён өмнө нь төлөвлөсөн аялалдаа хамт явж мөн харилцаагаа шин шатанд гарган хамт амьдрахыг санал болгоно. Гэтэл одоо Фүси ээжийнхээ ганцааныг нь орхиж чадахгүй гэдгээ хэлэхэд бүсгүй түүнийг ээжийнхээ хормоноос салахыг хүсэхгүй байгаад нь уурам нь хугарч яваад өгнө. Фүси түүний араас гүйцэж очоод амьдралаа өөрчлөхөд бэлэн гэдгээ хэллээ. Гэстээ ирээд тэр дайны тогсоомынхоо ширээг хөрөөдөж дүрст тогсоомуудаа хайрцагтын хурцынхөө охинд аваачж өгнө. Гэвч охин тэр үед гистэй байсангүй. Харин эцэг нь бэлгийг нагч өмнө нь түүнийг буруугаар сэжиглэж байсандаа уучлалт гуйдаг. Фүси мордортой хамт баахан хайрцагтай эд зүйлсээ Сёны гэрт нүүлгэж ирэхэд бүсгүй нааш цааш сандарсан байдалтай архаж байв. Бүсгүйн сэтгэл санаа дахиад л хямарч түүнтэй хамт амьдрах нь алдаа байсан гэж бодож эхэлсэн байлаа. Энэ үед залуус ачаагаа буцаагаад л гэрлүүгээ зөөхөөс өөр арга үлдсэнгүй. Маш ихээр гомдсон тэрээр хайрцагтай ачаануудынхаа дунд гуниг шинсуун. Өгзөөний цайгаа ууж байхдаа Фүси цонхоор цасан шуурхыг харна. Газрыг бүрхэх цагаан цас нь Сёныг харамжлах түүний сэтгэл яаж өөрийнх нь дотгошоогоо зожиг байдлыг үгүй хийснийг сануулна. Ажил дээрээ буюу онгоцны буудлын дээр холын орныг зорих эсвэл шин дурсамж тийсэр буцаж ирж буй аз жаргалтай аялагчдыг тэр харна. Фүси найз мордортойгоо хамт өнөөх хуучин нарийн бовны газарт очиж засав хийж эхэлнэ. Дэлгүүрийг маш гоё болгож тогтжуулаад түүхүүрийг нь зурласны хамт Сёны шуудангийн хайрцагт үлдээв. Дараагийн хэсэгт нисэх буудлын бетон талбай дээгүүр ачааны машин тэрэг чирэн явах боловч Фүси түүнийг дээрээс зочигчдын хүлээлгэн танхимаас ажиглан зогсож байлаа. Тэр бусад зочигчдын хамт алс хоолын танихгүй орон зүй явахаар бэлтгэж байв. Онгоцны цонхны гадна нислэгийн зурвас усан бүр хурдсан жирэлцэн. Энэхүү Фүси өөрийн тухтай бүсээсээ гарч өнгөрсөн үетэйгээ холбоо таслан шинэ бүхэнд өөрийгөө нээж байгаагаар бидний өнөөдрийн кино өндөрлөж байна.